За сайн байцгаана уу? Шинэ сарын 6 бичлэгээ хийхээр бэлдсэн байна. 2025 он гараад аль хэдийн 1 сарыг үтсэн байна. Цаг хугацаа маш хурдан байгааг та бүхэн анзаарж байгаа. Энэ бол яа харахгүй бомбын ирэнтэй холбоотой. За өнгөрсөн 1-р сард маань болохоор ангараг гариг, бархаас од гариг гэх мэт гал энергитэй гаригууд ухралтын байдалтай байсан. Тийм учраас амьдрал баг зэрэг итгэхгүй, үхэнц, азгүйтэл үр дүнгийн байдал гэх мэтчлэн энергиудыг авчирч ирсэн бол энэхүү 2 дугаар сард маань тухайн гаригууд нь урагшилснаар амьдрал илүү үр дүнтэй болох, илүү хурдцтай ахиц, дэвшил, урагшлал үзүүлэх боломжтой. За миний хувьд 6 бичлэгээ хийхдээ sidereal болон tropical гээд барууны ба энэтхэгийн 6-ыг хольж уншилгаа хийдэг. Яг тэгэхээр аль алинд нь зөв буруу авах хаяг юмнууд байдаг учраас дундаас нь зөв сонголтоо хийгээд хэрэгтэй үнэн зүйлсийг нь ашигладаг гэсэн үг. За өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр Хумхын ордон дээр шинэ сар гарсан. За энэхүү 2-р сарын 12-ны өдөр Арслангийн ордон дээр бүтэн сар гарна. За тэгээ 2 сарын 28-ны өдөр ахаад шинэ сар маань Загасны ордонд гарах юм байна. За мөн энэхүү 2-р сард маань Сугар гариг Хоньны орд руу орно. За Лилит бас байрлалаа солих хандлагатай байна. За тэгээ бас ангараг болон бархаас од гаригууд маань урагшилсан хөдөлгөөнийг хийх юм аа. Тэгэхээр энэхүү 2 дугаар сард маань гариг эрхсүүд өөр хөдөлгөөнд орсноороо бидний амьдрал бас мэдэгдэхүйц өөрчлөлтүүдийг авчрах боломжтой гэж миний хувьд дүгнж харж байна. За тэгэхээр 12 ордуудад маань энэхүү гариг эрхсэн хөдөлгөөн ямархуу нөлөөлөл үзүүлэх боломжтой гэдгийг харцгаая. За наснасаа 10 насаар залуу харагддаг Хоньны орд. Хоньны ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. Өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр шинэ сар гарсан Хумхын ордон дээр. За тэгэхээр тухайн энерги нь таны хувьд найз нөхөд хамт олонтойгоо энэхүү 2-р сарын эхний 12 өдрийг хамт өнгөрөөх шаардлагатай. За илүү олон хүмүүст цаг зав зарцуулах шаардлагатай тийм энергийг авчирж байна. За мөн дээрэс нь шинэ найз нөхөдтэй болох, шинэ танилууттай болох танилын хүрээ нэмэгдэгч байдаг юм уу? Утсан дээр шинэ програм суулгах, за эсвэл шинэ компьютер, шинэ утас худалдаж авах ч гэдэг юм. Тим энергиуд бас ирэх магадлал боломжтой. За тэгээ 2 дугаар сарын 12-ны өдөр Арслангийн ордон дээр бүтэн сар гарна. Бүтэн сар гэдэг маань аливаа нэг зүйл дуусаж өндөрлөхийг хэлдэг тийм ээ. Тэгэхээр тухайн бүтэн сар нь таны хувьд үерхэл, болцоо, найз охин, найз залуугийн харилцаан дээр эхлүүлсэн ажлаа дуусгах, хийж дуусгаагүй байсан зүйлсээ дуусгах магадлал боломжтой. За бас өөр хүүхэдтэй хүн байх юм бол хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөх, зарцуулах. За хүүхдүүдтэй амлсан амлалт байсан бол биелүүлэх ч байдаг юм уу. Бас тийм энерги ирэх боломжтой. Энэхүү 2 дугаар сард маань тэр чигтээ Сугар гариг Хоньны ордон дээр явна. Тийм учраас таны гадаад төрх, гадаад ертөнц, аура, гэрэлтэж бусдыг гоо зэслэнгээрээ татах боломжтой гэсэн үг. За дараагийн байрлал Лилит байрлалаас солснороо таны хувьд бэлгийн амьдрал маш идэвхтэй, маш их сэрэлттэй байх магадлалтай. Хэн нэгэнтэй сүнсэн биеэрээ нийлхийг хүсэх, за бэлгийн хавьталд орохыг хүсэх, өөрийгөө захирч дийлэхгүй байх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. За ангараг гариг урагшилснараа таны уур омог, давчуурал, бачуурал тайлагдаж зүгээр болно. За мөн бархаас од гариг урагшилснараа харилцаа холбоо болон ахан дүүсийн энерги дээр ээлтэй сайхан энергиуд ирэх боломжтой, юм сурах боломжтой болно гэсэн үг. За зөрүүд үнэнч ганган хэнцэр Үхрийн орд. Үхрийн ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр шинэ сар Хумхын ордон дээр гарсан. Тухайн энерги нь танд ямар энергийг авчрах боломжтой вэ гэхээр та удаан хугацаанд зорж байсан зорилгодоо хүрэх. За хэрвээ ажлын амбиц, албан тушаал хөөж байсан бол албан тушаал карьер дэвших, тушаал дэвшигч байт юм уу? Тийм энергиуд ирэх магадлалтай. Тийм учраас энэхүү 2 дугаар сарын эхний 12 өдөр таны хувьд зорилгынхон төлөө тууштай зүтгэсэн амбицлог хоногуд өнгөрөх магадлалтай. За 2 дугаар сарын 12-ны өдөр бүтэн сар Арслангийн ордон дээр гарна. Тухайн энерги нь таны хувьд гэр орон гэр, байр байшин тухайн зүйлс дээр цаг зарцуулна. За магадгүй шин тавилга авъя гэж бодож байсан бол тухайн зүйлээ авах ч байдаг юм уу? Гэрийнхэнтэй илүү цаг зарцуулъя гэж бодож байсан бол тухайн зүйлийг хэрэгжүүлэх магадлал боломжтой.
Энэхүү 2 дугаар сард манд бүхэлдээ сугар гараг хоньны орд руу энерги өгж нөлөөлнө. Тухайн энерги нь таны хувьд зүүн бэлэг, зүүд, совин нээгдэж илүү мэдрэг байх магадaltaй. За зүүд бэлэх магадaltaй болж байна. За мөн дээрэс нь Лилит таны нэг эсрэг харилцаан дээр нөлөөлснөөр цаашдаа 9 сарын хугацаанд та нэг эсрэг харилцаа, бизнесийн партнер, хамтран амьдрагч гэх мэтчлэн хүмүүстэйгээ үл ойлголцох, муудалцах магадлал нэмэгдэж байна. За өнгөрсөн 1-р сард маань бархаас бод гараг ухралт хийж байсан. За одоо 2-р сарын 4-ний өдрөөс бархаас бод гараг маань урагшилснараа таны хувьд мөнгө, эд хөрөнгө, орлогын их хөвсөр нээгдэж мөнгө хөрөнгөний тал дээр илүү азтай байх боломжтой. За тэгээ сүүлийн хугацаанд 2-р сарын 24-ний өдөр ангараг гараг урагшилснараа таны хувьд машин тэрэг, хамаатан сад, ахан дүүстэйг асуудалтай байсан бол тухайн зүйлсүүд тайлагдж тайвширнаа. Сэргэлэн яриасаг эхрийн ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр шинэ сар хумхын ордонд гарсан. Тэгэхээр шинэ сар гэдэг нь 14 хоногийн хугацаанд энерги мэдрэгдэж өгдөг. Таны хувьд маш өөдрөг, өөртөө ихтэй сайхан энергийг авчирч байна. Магадгүй шинэ сургуульд орё гэж бодож байсан бол нээлттэй. За холын аялалд бас гадаад руу явъя гэж бодож байсан бол ээлтэй сайхан байх боломжтой. Ерөнхийдөө эрхчлөө өгдөж байна. За 2 дугаар сарын 12-ны өдөр бүтэн сар Арслангийн ордон дээр гарна. Тухайн энерги нь таны хувьд ойрын аялал, ахан дүү, хамаатан садан, машин тэрэг, мөн дээрэс нь аливаа нэг зүйлийг сурах тал дээр дуусгаж амжаагүй ажил байсан бол тухайн зүйлсийг дуусгаж өгөх боломж нэгдэнэ. За энэхүү 2 дугаар сард маань сугар гараг хоньны ордон дээр аялах байгаа. Тийм учраас тухайн энерги нь таны хувьд найз нөхөд, хамт олон хүний дунд ээлтэй энергитэй. За мөн дээрэс нь хүсэл мөрөөдөл биелэх боломж нэгдэж өгч байна. За дараагийн байрлал Лилит хилэнцэн орд руу нөлөө үзүүлэх гэж байна. За тухайн энерги нь танд хэрхэн нөлөөлөх вэ гэхээр хэрвээ та ажил хийдэг бол ажлын газрынхантайгаа баг зэрэг таарамжгүй харилцаатай байх. За мөн ямар нэгэн байдлаар өдөр тутмын ажил, амьдрал, эрүүл мэндэд багахан саад дотор учирч болзошгүй. За энэ энерги нь болохоор цаашдаа 9 сарын хугацаанд үргэлжлэх боломжтой. За өнгөрсөн саруудад ухарч байсан бархас бод гараг маань энэхүү 2 дугаар сарын 4-ний өдөр урагшлах хөдөлгөөн хийнэ. Тийм учраас танд хайр, дурлал, романс, үр хүүхэд, амьдралаас кайф таашаал авах, өөрийн хоббиг хэрэгжүүлэх боломжууд нэгдэж өгнө. За ангараг гарагийн ухралт таны хувьд эд хөрөнгөн дээр асуудал үүсгэж байсан бол 2 сарын 24-ний өдрөөс хойш тухайн асуудлууд арилж гайгүй болох боломжтой гэж харагдаж байна. Халамжтай зөөлөн мэлхийн орд. Мэлхийн ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр шинэ сар хумхын ордонд гарсан. Тухайн энерги нь таны хувьд дундын өмч хөрөнгө, бусдтай дотн байдал, бэлгийн амьдрал, бэлгийн харилцаа, шинжлэл, өвхөл төрөлтийн хэсэг дээр шинэ сар гарсан. Тэгэхээр таны хувьд энэхүү 2 дугаар сарын эхний 12 хоног маань өөрийгөө шинчилсэн, өөртөө ямар нэгэн байдлаар шинжилэлт хийхийг зорьсон тийм хоногуд өнгөрөх боломжтой. За мөн дээрэс нь илүү дотоод ертөнц рүүгээ өнгөх шаардлагатай тийм хоногуудыг өнгөрөөх нэ. Нөгөө талаараа бол дур хүслээ гүйцэлдүүлнэ гэсэн үг. За тэгээ 2 сарын 12-ны өдөр бүтэн сар Арслангийн ордон дээр гарна. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд эд хөрөнгө, материаллык хэсэг, хоол хүнс гэх мэт хэсгүүд дээр маань бүтэн сар гарснараа өөрийн авч чадаагүй зүйлсийг авах, өөрийн болгох, өөрийн орлогын их усүр дээр илүү анхаарах тийм шаардлагатай хоногуудыг өнгөрөх боломжтой. За энэхүү 2 дугаар сард маань сугар гараг хоньны ордон дээр хөдөлгөөн хийнэ. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд алсын зорилго, холын зорилго, зорилтон дээр ч маш сайхан ээлтэй энерги авчирч байна. За тэгэхээр та удаан хугацаанд карьер, ажил, амбиц, зорилго дээр ямар нэгэн төлөвлөгөө боловсруулж хүлээлт тавьж байсан бол энэхүү сард биелэх болцоонд бүрдэж өгч гэнэ гэсэн үг. Тийм учраас энэхүү 2 дугаар сард та хичээсний хэрээрээ үр дүн үзэх боломжтой. За Лилит хилэнцэн орд руу нөлөө үзүүлснээр таны хувьд олонний анхаарлыг татмаар санагдах, за өөр хүүхдээсээ анхаарал халамж авч чадахгүй байх, хайр дурлал дээр багахан азгүйдэх ч гэх юм уу. Тиймэрхүү мэдрэмжийг цаашдаа 9 сарын хугацаанд авах магадлалтай. За ангаргийн ухралт 2 сарын 24-ний өдрийг хүртэл таны ордон дээр явж байгаа учраас тэр өдөр хүртэл эрч хүч уур уцаараа зөв тайлах шаардлагатай болж байна.
Зоригтой нөрөмгийн Арслангийн орд. Арслангийн ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр шинэ сар хумхын ордон дээр гарсан. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд маш таатай. За нэг эсрэг нэг харилцаа, баланс, хамтран амьдрагч, партнер, бизнесийн партнер, нэг эсрэг нэг харилцаан дээр ээлтэй тухтай энергиудыг авчирч байна. За 2 сарын 12-ны өдөр Арслангийн ордон дээр бүтэн сар гарнаа. Нэг өсөндөө таны ордон дээр бүтэн сар гарах гэж байна. Тийм учраас та аливаа нэг зүйлийг дуусгах чадаагүй зүйлээ дуусгах, өөртөө хэрэггүй гэж бодож байсан зүйл байсан бол тавьж явуулах. Амьдралд ямар нэгэн хаалга хаагдах шаардлагатай болж байна. За энэхүү 2 дугаар сард маань сугар гараг хоньны ордон дээр явах болно. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд шашин шүтлэг, их сургууль, дээд боловсрол, холын аялал, философи болон эрх чөлөөний хэсэг дээр сугар гарагийн ээлтэй энерги орж ирснээр магадгүй та холын аялал гарыг гэж бодож байсан бол ээлтэй. За бас их сургууль сурдаг Арслангийн ордны мандалттай хүмүүс мань байх юм бол багш нартайгаа харилцаа сайжрах, таатай байх боломжтой гэж харж байна. За Лилит хилэнцэн орд руу нөлөө үзүүлж эхэлснээрээ таны хувьд гэр орон, гэр бүл, аав ээж, дотны хүмүүстэйгээ үл ойлголцох, муудах, харилцаа сэвтэх магадaltaй гэж харагдлаа. За өнгөрсөн хэдэн саруудын туршид Бархас байд гариг маань ухарж байсан. За харин энэхүү 2 дугаар сарын 4-ний өдрөөс хойш Бархас байд гариг маань урагшилснараа таны хувьд найз нөхөд хамт олон танил талын хүрээнд ээлтэй сайхан азтай энергийг авчирч болно. За өнгөрсөн 12 дугаар сар бол 1-р сарын хугацаанд ангараг гарыг таны зүүд нойр, унтлаг, амралтын хэсэг дээр явж исэн. Тийм учраас маш их энерги алдах, ядрах мэдрэмжүүдийг авч исэн бол 2 сарын 24-ний өдрөөс эрчүүч харьцангуй эргэж ирнэ. Шинжлэх ухаанч охины орд. Охины ордны мандал нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр шинэ сар хумхын ордон дээр гарсан. Тухайн энерги нь таны хувьд эрүүл мэнд, өдөр тутмын ажил амьдрал, үр бүтээлтэй байдлын хэсгүүд дээр гарсан учраас та энэхүү 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл илүү их ажил болон эрүүл мэндтэй анхаарал энерги зарцуулсан тийм өдрийг өнгөрүүлэх болов уу гэж харж байна. За энэхүү 2 дугаар сарын 12-ны өдөр бүтэн сар Арслангийн ордон дээр гарна. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд өөрийгөө эдгэх, хэмчлэх, өөртөө амралт өгөх, за муу зуршлаасаа татгалзах, гарах ч гэдэг юм уу тиймэрхүү боломжуудыг нээж өгч байна. За тэгээ энэхүү 2 дугаар сард маань сугар гараг хоньны ордон дээр энерги өгөх юм байна. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд бэлгийн амьдрал, хүнтэй дотн байдал, дундын өмч хөрөнгө, за бусдаас орж ирэх орлогч гэдэг юм уу тухайн энергиуд дээр маш сайхан ээлтэй энергиудыг авчирч байна. За тэгээ дараагийн байрлалуудыг харж үзэх юм бол Лилит хилэнцэн орд руу нөлөө өгнө. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд машин тэрэг, ахан дүү, хамаатан садан, ойрын аялал, аливаа нэг зүйлийг сурах тэр энергиуд дээр ч асуудал, маргаан, үл ойлголцол, сөргөлдөөнийг дагуулах магадaltaй. За магадгүй 10 жилийн хүүхдүүд маань байх юм бол сургууль дээрээ хүүхдүүдтэй эсвэл багш нартайгаа үл ойлголцох асуудалтай байх магадaltaй. Тухайн энерги нь цаашдаа 9 сарын хугацаанд үргэлжилнэ. За өнгөрсөн саруудад ухарч байсан Бархас байд гараг маань энэхүү сарын 2 сарын 4-ний өдрөөс урагшлах хөдөлгөөнөөр хийснээр таны хувьд холын зорилго, өөрийн зорилго зорилтондоо хүрэх, албан тушаал дээр ахиц дэвшил гаргах гэх мэтчлэн сайн сайхныг үзэх боломжтой. За 2 сарын 24-ний өдрийг хүртэл ангараг гараг ухрах хөдөлгөөнийг хийж байгаа. За тэгээ 24-өөс хойш урагшлах хөдөлгөөнийг хийнэ. Ухрах хөдөлгөөн таны хувьд найз зөвхөнтэйгөө маргааныг дагуулж байсан бол 2 сарын 24-өөс гайг болно. Дараагийн орд маань романтик, дипломат, жинлүүрийн орд. Жинлүүрийн ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр шинэ сар хумхын ордон дээр гарсан. Тухайн энерги нь таны хувьд хайр дурлал, үерхэл, романс, найз залуу, найз бүсгүй, үр хүүхэд, амьдралаас кайф таашаал авч болох бүхэл хэсгүүд дээр чин ээлтэй энергиуд өгч байна. Тэгэхээр энэхүү 2 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл та 12 өдрийн хугацаанд илүү амьдралаас кайф таашаал авах хэсэг дээр анхаарал төвлөрүүлэх боломжтой байх нэ. За 2 сарын 14-ний өдөр Арслангийн ордон дээр бүтэн сар гарнаа. Тухайн энерги нь таны найз нөхөд хамт олон хэсэг дээр чинь аливаа нэгэн төсөл, дуусгаагүй ажил байсан бол дуусгаж өгөх. За зарим нэг танд хэрэггүй болсон харилцаануудаас харилцаагаа таслах, өөрийгөө татаж гаргах тийм боломж нөхцөл байдлууд ирэх магадлалтай.
За энэ 20 дугаар сард маань сугар гараг хоньны орд руу орох юм байна. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд нэгэн эсрэг нь харилцаа, бизнес, партнершип, хамтран амьдрахч, гэрэлтийн амьдрал дээр ч ээлтэй, таатай, тухтай энергүүдийг авчрах боломжтой. За романтик харилцаач бай, романтик биш харилцаач байсан бусад хүмүүстэй нэлээд тийм таатай, тухтай харилцаа сайтай байх боломжтой гэж харагдлаа. За лилит хилэнцгийн орд руу нөлөө үзүүлснээр таны хувьд эд хөрөнгө, материалын хэсэг дээр маш их шунал төрөх. За бусдын эд хөрөнгөд атаархахч байдаг юм уу? За яг таны мөнгө санхүү дээр чинь бага асуудлуудыг дагуулах магадлалтай боломжтой гэж харагдаж байна. За тухайн энерги нь цааш 9 сарын хугацаанд үргэлжлэх, мэдрэгдэж өгөх боломжтой. За өнгөрсөн саруудын хугацаанд бархас удаарыг ухарж ирсэн бол энэхүү 2 сарын 4-ний өдрөөс урагшилснараа танд эрх чөлөө болон аз ёндооны энергиудыг авчрах боломжтой гэж харагдлаа. Дараагийн орд маань Нявхар хянамгай хилэнцэн орд. Хилэнцэн ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр шинэ сар хомхон ордон дээр гарсан. Тухайн энерги нь таны хувьд гэр орон, нутаг ус, аав ээж, өвөг дэц гэх мэт хэсгүүд дээр гарсан. За тийм учраас энэхүү 20 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл та илүү гэр орондоо тэмүүлсэн. Гэртээ цагийг зарцуулсан тийм хоногуудыг өнгөрөх боломжтой магадлалтай. За илүү ихээр сэтгэл зүйн аюулгүй байдалтай анхаарал хандуулна гэсэн үг. Түлхүү гэртээ баймаар санагддаг ч юм уу, тийм ээ. За 2 сарын 12-ны өдөр бүтэн сар Арслангийн ордон дээр гарнаа. Тухайн энерги нь таны хувьд ажил, амбиц, холын зорилго, за тухайн эсгүүд дээр ямарваа нэгэн дуусгаж амжаагүй ажил байсан бол дуусгаж өгөх боломжийг бүрдүүлж өгч байна. За энэхүү 20 дугаар сарын 3-ны өдрөөс хойш 9 сарын хугацаанд лилит таны орд руу шилжиж хөдөлгөөн хийж нөлөөснөрөө та өөрөөсөө маш их секси, тачаангуй авраг зарцруулна. За мөн дээрэс нь өөрийн эрх чөлөө, өөрийн хүсэл зорилго, эрмэлзлийг нэг номерт тавьж, бусдыг бас гомдоох хандлагатай байх магадлалтай. Хэн нэгэнд буулт хийж өгөхгүй. Өөрийнхөө яг юу хийхийг хүсэж байгааг хийж гүйцэлдүүлэх. Тийм цаг үе. За бархас бод гараг өнгөрсөн хэдэн сарын хугацаанд ухарж байсан бол энэхүү сард урагшлах хөдөлгөөнийг 2 сарын 4-өөс хийснээрээ таны хувьд гинтийн ашиг орлого, мөнгө хөрөнгө орж ирэх магадлалтай. За мөн дээрэс нь бархас бод гарыг урагшлснараа таны хувьд бэлгийн амьдрал, дундын өмч хөрөнгө, хүнтэй дотн байдал, гих мэт хэсгүүд дээр азтай, одтой, яндуутай байх магадлалтай боломжтой гэж харагдлаа. За өнгөрсөн 2 сарын хугацаанд ангар гаригийн ухралтаас болоод таны хувьд эрч хүч, эрх чөлөө хаагдсан богцсон мэдрэмжтэй байсан бол энэхүү 2 сарын 24-өөс хойш тухайн энергиуд нь чөлөөлөгдөх боломжтой. За дараагийн орд маань философик, өөдрөг, хөгжилтэй Нумын орд. Нумын ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр шинэ сар хумхаа ордонд гарсан. Тухайн энерги нь таны хувьд ямар энергийг авчрах вэ гэхээр та энэхүү 2-р сарын 12-ны өдрийг хүртэл маш яриасаг, IQ өндөртэй, бодол санаа идэвхтэй. За мөн дээрэс нь юм сурах, цэжлэх тал дээр маш идэвхтэй энергиудыг авчирч байна. За бас дээрэс нь төрсэн ах トゥ хамаатан садантайгаа цагийг өнгөрөх боломжтой. Хэрвээ та ойрын аялалд гарыг гэж бодож байсан бол одоо сонирхож исэн газар байсан бол тухайн газар руугаа явхад тохиромжтой цаг үе. За 20 дугаар сарын 12-ны өдөр бүтэн сар Арслангийн ордон дээр гарнаа. За тэгэхээр тухайн энерги нь таны хувьд гадаад орон аялал, шашин шүтлэг, дээд боловсрал, философи гэх мэт хэсгүүд дээр дуусгаж амжаагүй гүйцэтгүүлэх ёстой ажил байсан бол гүйцэтгүүлэх боломжтой. За сугар гараг маань энэхүү 20 дугаар сард хоньны орд руу транзит хийнэ. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд хайр дурлал, үерхэл, болзоо, романс, найз бүсгүй, найз залуу, үр хүүхэд, хоббигоо хэрэгжүүлэх маш сайхан цаг үе. Тэгэхээр амьдралаас кайф таашаал авах хэсгүүд дээр чинь ээлтэй сугарын энерги орж ирж байгаа учраас таны өөртөө итгэл нэмэгдэх боломжтой гэж харагдлаа. За өнгөрсөн хэдэн сарын хугацаанд бархас бод гараг маань таны нэгэн эсрэгний харилцаан дээр ухрах хөдөлгөөн хийжсэн. За харин энэхүү 20 дугаар сарын 4-ний өдрөөс бархас бод гараг маань урагшлах хөдөлгөөнөө хийснээр таны хувьд нэгэн эсрэгний харилцаан дээр аз од ёндоог авчрах боломжтой. За тэгэхээр таны бизнесийн хамтрагч партнерийн хувьд ээлтэй сайхан энергиудыг авчрах боломжтой байна. Нумын ордны хүмүүс маань зовлонгийн өдөөс сөхрөлгүй нэмсэглэж чаддаг хүмүүс байдаг шүү дээ. За тэгээд дараагийн сарын бичлэгээрээ дахиж уулзцгаая. Түр баяртай.
За дараагийн орд маань амбицлог, даруй төлөв, матрын орд. Матрын ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр шинэ сар хумхаа ордон дээр гарсан. Тэгэхээр 1 сарын 29-ний өдрөөс 2 сарын 12-ны өдрийг хүртэл та илүү материалын тал руугаа өнгөх, өөрийн мөнгө, орлогын их үүсвэртээ илүү анхаарал хандуулах магадaltaй боломжтой тийм цаг үе байна. За тэгээ 2 сарын 12-ны өдөр бүтэн сар Арслангийн ордон дээр гарна. Тухайн энерги нь таны хувьд дотн харилцаа, бэлгийн амьдрал, за дундын өмч хөрөнгө, өөрчлөлт, шинжлэлтийн хэсэг дээр чин аливаа нэг зүйлийг дуусгаж төгсгөж өгөх магадaltaй боломжтой. За тэрний юу гэсэн үг вэ гэхээр магадгүй та хэн нэгнээс өөр зээлтэй мөнгө зээлсэн байсан бол тухайн зээлээ төлөх, эргүүлж өгөх. За дуусгаж төгсгөж чадаагүй харилцаа байсан бол дуусгах тийм магадлал боломжтой. За дараагийн байрлал. Лилит хилэнцэн орд руу нөлөө үзүүлснээр таны хувьд цаашдаа 9 сарын хугацаанд найз нөхөд хамт олон хүний дунд гадуурхагдах мэдрэмж авах магадaltaй. За энэхүү 2 дугаар сард маань сугар гараг хоньны орд руу транзит хийснээр таны гэр бүл, гэр орон, байшин, дотоод сэтгэл зүй гэх мэт хэсгүүд чинь нэлээд тийм тайван, ээлтэй, тухтай. За гэрийнхэнтэйгээ аав ээжтэйгээ халуун дотн уур амьсгалтай байна. Заавал хэрвээ та гэр орондоо засвар хий гэж бодож байсан бол тохиромжтой цаг үе гэж харлаа. За бархаас байд гараг маань өнгөрсөн саруудын хугацаанд таны ажил төрөл, эрүүл мэнд дээр ухрах хөдөлгөөн хийж байсан бол энэхүү 2 сарын 4-өөс урагшлах хөдөлгөөнөө хийснээр таны ажлын амбиц, өдөр тутмын ажил, эрүүл мэнд сайжирч дээшлэх боломжтой. За 2 сарын 24-ний өдөр бангараг гараг урагшлснараа таны бусдтай харилцах нэгээс нэг харилцаа маань сайжирч тайвшрах болно. За дараагийн орд маань хүмүүнлэг, бие даасан, хумхаа орд. Хумхаа ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр хумхаа ордон дээр буюу таны ордон дээр шинэ сар гарсан. Тэгэхээр та 1 сарын 29-ний өдрөөс 2 сарын 12-ны өдөр хүртэл аливаа нэгэн тийм шинэ эхлэл эхлүүлэх магадлал боломжтой. За илүү өөртөө итгэлтэй, зоригтой, амьдралд шинэлэг, соргог мэдрэмж авах боломжтой гэж харагдлаа. За 2 сарын 12-ны өдөр бүтэн сар Арслангийн ордон дээр гарна. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд нэгээс нэг харилцаа, бизнес, партнершип, бусдтай харьцах харилцаан дээр ямарваа нэгэн тийм дуусгаж чадаагүй төсөл ажил байсан бол тухайн зүйлсийг дуусгаж өгөх тийм шаардлагатай тулахаар харагдаж байна. За энэхүү 2 дугаар сард маань сугар гараг хоньны орд руу транзит хийснээр таны хувьд төрсөн ах トゥ, ойрын аялал, за аливаа нэг зүйлийг сурах гэх мэтчлийн энергиуд маш ээлтэй сайхан. За бас таны юмыг цээжлэх тогтоох чадвар чинь нэлээд сайжирнаа. За 2 сарын 3-ны өдрөөс хойш Лилит хилэнцэн орд руу нөлөө үзүүлснээс хойш 9 сарын хугацаанд та дарга захиралтайгаа таарамжгүй харилцаатай байх муудах. За холын зориг, зорьсон зүйлс санснаар болохгүй байх гэх мэтчлэн асуудлуудыг авчрах магадaltaй бололцоотой. За өнгөрсөн саруудын хугацаанд бархас байд гараг маань эхрийн ордон дээр ухрах хөдөлгөөн хийж байсан. За энэхүү 2 сарын 4-ний өдрөөс хойш урагшлах хөдөлгөөн хийснээр таны романтик харилцаа, өөр хүүхэд, найз залуу, найз охин, амьдралаас кайф таашаал авах хоббигийн сүуд дээр маш ээлтэй сайхан энергиудыг авчирж байна. Тэгэхээр та амьдралаас илүү кайф таашаал авах бололцоотой. За ангараг гараг сүүлийн саруудад ухрах хөдөлгөөн хийснээр та маш их ядралтыг мэдэрч байсан бол 2 сарын 24-ний өдрөөс урагшлах хөдөлгөөн хийснээр тухайн ядралтын энерги нь арилж өгнө. За сүүлийн орд маань өглөөгч нойрмог, загасны орд. Загасны ордны мандалт нар сартай хүмүүс маань анхаараарай. За өнгөрсөн 1-р сарын 29-ний өдөр шинэ сар хумхаа ордон дээр гарсан. Тэгэхээр тухайн энерги нь таны хувьд эрүүл мэнд, унтлага, амралт, дотоод ертөнц, зүүн бэлэг, сүнслэг байдал, бяцлаглалын эсгүүд дээр чин шинэ эхлэл, зүүн совин, зүүн бэлэг дээр чин хүчтэй энерги ирж байна. Тэгэхээр 1 сарын 29-ноос 2 сарын 12-ны өдрийг хүртэл та илүү нойрмог байх, итгэхгүй байх, ундаж амрах хүсэлтэй байх магадaltaй. За 2 сарын 12-ны өдөр бүтэн сар Арслангийн ордон дээр гарнаа. Тэр тухайн энерги нь таны хувьд өдөр тутмын ажил, амьдрал, эрүүл мэнд дээр ямарваа нэгэн дуусгаж амжаагүй байсан. Дуусгаагүй ажлууд байх юм бол тухайн зүйлсийг дуусгаж өгнө. За энэхүү 2 дугаар сард маань сугар гараг хоньны орд руу транзит хийснээр
Таны мөнгө, хөрөнгө, орлого, материалын эд зүйлс гэх мэт энергүүд нь маш сайхан таатай нөхцөл байдалтай байх болно. Тэгэхээр та ямарваа нэгэн чанартай эд зүйл худалдаж авъя гэж бодож байсан бол тухайн зүйлсийг өөрийн болгож чаднаа. За, хилэнцэн орд руу Лилит нөлөөснөрөө таны хувьд цаашдаа 9 сарын хугацаанд ирээдүйгээс сайх, ирээдүйд итгэлээ алдах, за холын аялал санснаар болж өгөхгүй бүтлгүүтгч байд юм уу? Ирээдүйтэй холбоотой сөрөг сэтгэлдлүүд үүсэх магадлалтай. За, өнгөрсөн саруудад ангараг гариг маань ухрах хөдөлгөөн хийж байсан. 2 сарын 24-нээс хойш урагшлах хөдөлгөөнийг хийснээр таны хувьд романтик харилцаа, найз залуу, найз бүсгүйтэйгээ үл ойлголцол итгэхгүй харилцаатай байсан бол тухайн харилцаа нэгдэж өгөх боломжтой. За, 2 сарын 4-нөөс бархас байд гариг урагшлах хөдөлгөөнөө хийснээр таны гэр орон дотоод сэтгэл чинь маш өөдрөг, хөгжилтэй, амар амгалан мэдрэх боломжтой гэж харагдаж байна. За, тэгээд дараа сарын бичлэгээрээ дахиад уулзцгаая. Түр баяртай.